Сайн байцгаана уу Easy Mongolian-ы үзэгчдээ. Та бүхэнд хаврын хашийн дугаарыг танилцуулахад бэлэн болоод байна. Намайг Мөнгөчин гэдэг. Ингээд өнөөдөр Улаанбаатар хотод маань олон улсын хэл соёлын фестивал болж байгааг тохиолдуулан хэдүүлээ хүмүүсийн сэтгэлдлийг сонсъё. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн болж байгаа нь хэл соёлын фестивалийн талаар сэтгэгдлээ мөн танилцуулах өгнө та. За энэ хэл соёлын наадам бол анх 2003 онд Турк хэлний олимпиад гэдэг нэрийн доор явагдаж эхэлсэн. Түүнээс хойш одоо 14 дахь удаа явагдаж байна. Саяхны хүртэл тийм ээ 11 дахь олимпиад хүртэл ерөнхийдөө Туркд зохион байгуулагддаг байсан. 2 жилийн өмнөөс эхлээд яг энэ улс орон орнуудад зохиогдож эхэлсэн. За тэгээ өдөн жилээс эхлэн манай улсад зохиогдож эхэлсэн. Одоо урд нь бол тийм ээ энэ олимпиад энэ фестивалыг үүсгэх гэж Турк руу явдаг байсан бол одоо онцлог гэх юм бол тийм ээ эх орондоо үүсгэх боломжтой болж байгаа маа ер нь. За сайн байна уу? Өнөөдрийн хэл соёлын наадмын талаар сэтгэлдлээ хаваалцаач. Сайн байна уу? Бид болохоор энд 2 өдрийн турш байна. Тэгээд хүмүүсийн ярилцлага одоо сэтгэлдэл ч гэсэн биднэрт нэлээд сайн байна. Тийм болохоор ерөөхдөө сэтгэл нэлээд өндөр байна шүү. За сайн байна уу? Тэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд өнөөдрийн болж байгаа энэ үйл ажиллагааны талаар та сэтгэгдлээ мөн ямар орныг танилцуулж байгаа вэ гэдгийг өнөөдөр болохоор номын үдшилтэнтэй манай нөгөө сургуулийн зохион байгуулалт IFSC гэдэг олон улсын соёлын наадам болж байгаа. Тэрнтэй болж манай сургуулийн багш нар одоо улсуудыг хувааж та бүхэн харсан байх ингээд олон улсын стандарт байгаа. Манайх болохоор Турк үндэсний хоолыг танилцуулах, амтныг танилцуулах зорилгоор энэ стандарт манд байгаа янз бүрийн Бело, кекс, амттан, профитрол гэх мэт тийм зүйлийг ажиллаж байгаа. Өнөөдөр бол хүн бол маш их байна. Хүмүүсээ оролцож маш их тийм сэтгэл хангалуун байна. За энэ жилийн үйл ажиллагаанд ер нь өмнөх жилийнхаас юугаар ялгаатай байна вэ? За өмнө жилийн гэсэн бол энэ жил нодон жил 15 орн орж ирсэн бол энэ жил 20 орн ирж оролцож байна тийм ээ. Цар хүрээгээ уламд хэлж байгаа гэсэн үг юм. Өнгөрсөн жилийнхоо бидний хувьд анхны жил байсан. Тийм учраас хүмүүсийн мэдэх нь хэр байсан бол гэдэг нь бас юу байгаа. Энэ жил 2 дахь удаага болохоор оролцож байгаа хүмүүсийн оролцоо маш их байна. How are you? I'm fine and I'm just so excited after performance. Okay, where are you from? I'm from Poland. I live in Wrocław. What is your name? Marta Choryza. Okay. So how is your impression about Mongolia? How is your feeling? I really enjoy Mongolia and Mongolian people. I think they are really kind and nice. People want to meet us on the streets and that's really nice. We are just walking and they told us, oh, you look so great, can I meet you and stuff like that. Yeah, so that's really kind. So is it your first time in Mongolia? Yeah. And what did you do in concert? What did you do? Today? Yes. I'm singing, sometimes dancing. Yeah. What is the name of the song? Grajmy Panu. What does it mean? It's a kind of a Polish prayer to our God. I'm from Cambodia. How is your impression about today? Yes, today is so amazing. Yes, I can't believe that I can join this ceremony. What was the name of song? Takchat, it's mean kindness. Takchat. Yeah, Takchat. It's a Khmer song. Where are you from? I'm from Kyrgyzstan. What is your name? Muslim. Slanov, your name is. How is your impression of today? About today? It's unlimited. It's so perfect, wonderful. It's my emotions are unlimited. Salam alaikum from Kyrgyzstan. Kyrgyzstan'dan salam. Okay, thank you very much. Yeah, thanks.